За сайн байцгаана уу сонсогчдоо. Синэчэн подкаст дугаар 2 эхлэхэд бэлэн болж байна. Энэ удаа бит хоёр нэлийн тулгамдаад байгаа асуудал буюу монгол хүмүүс бас тэр байтгааны их сонирхож бас мэддэггүй гэх юм уу? Тийм Монголд нэг амар хөндөгдөж нэг ярьдаг уу. Тэгвэл хүмүүс бол их ярьж байгааг би бол нэг сонсож байгаагүй. Тэрний талаар ярилцаад байх талаар тэрний талаар. Тийм мэдээ энэ төр харахад гэсэн ер нь энэ талаар бол их баг байдаггүй шүү дээ Монголд бол. Тийм. Дотоодын юу юм уу гэсэн гадаад мадад ойлоо тий юу гэхээр энэ дэлхийн талаар л тий тэр талаар ярьж байгаа. Дэлхийн талаар ярих гад бэлэн болцсон сууж байна. Тий ойрд ер нь бол хаасайг бол их дулаарлалтай амар халуун өдрүүд байна. Будапештэд гэхэд 20 эд өдрүүдэд нэмэх 36-аас бол буухгүй байна. Нэмэх 36 гэснээр feels like 41 ч гэх шиг амар газар дээрээ бүр амар халуун тий. Гэхдээ яагаад ингэ амар халж байгаа юм чи мэдээ. Энэ юу яаж юм л нэг сахарын цөлөөс ирж байгаа халуун урамсгал төв Европын орнуудад нөлөөлж байгаа гэд тэгээд амар халж байгаа гэд. Тийм амар халуун байгаа юм билээ. Яг дэлхийн талаар яг юунаас үүдэлтэй юм бэ гэд тэгсэн чинь ер нь бол нөгөө нэг хүлэмжийн хий буюу хүмүүсийн үйлээр санс болж нэг бидний одоо гаргаж байгаа үйлдвэрлэл тэгээд том дулаан цахилгааны станцууд машинаас нэг карбон диоксид ялгараад тэрэн дэлгэрээ бидний яг агаар мандалд хүлэмжийн хийг илүү их ихсгээд байгаа юм л та. Тэнгүүл чи нарны цэцрэг ингээд одоо дэлхий дээр агаар мандалд тусгаар хүлэмжийн хийн тэрийг ингээд одоо ойхот нь тусалдаг. Одоо нарнаас ирсэн энергийг л одоо дулааны энерги болгож ерөөхдөө өөрчилж байгаа гэсэн үг хүлэмжийн хий. Тэр нь л тэр ерөөхдөө агаар тодорхой хэмжээнд хүлэмжийн хий байдаг. Хүмүүс болохоор нэг юм буруу ойлголт нь болохоор хүлэмжийн хий байхгүй байж байгаа шууд гараад ирсэн гэж ойлгодог байхгүй. Зарим хүмүүсийн нийтлэг ойлголт. Тэр нь бол үгүй яагаад гэвэл агаар тодорхой хэмжээнд хүлэмжийн хий тодорхой хувьд эзэмшээд ингээ байдаг байсан. Хамгийн гол нь сүүлийн 100 жилээс Монгол гэлтгүй дэлхийн улс орнууд одоо тэр хүлэмжийн хийг өсгөх тэр процессыг 100 жилээр хурцлуулсан. Тэгэнгүүт л одоо юм амар хурцтайгаар ингээд хүлэмжийн хий ихсээ тэрэнгүүт л дэлхийн дулаарл болоод ингээд ирж байгаа байхгүй. Гэсэн судалгаа байлаа. Тийм. Тэгээ хүлэмжийн хий дэлхийд байхгүй хам бол ер нь байдаггүйсэн бол яг одоо дэлхийн температур 33 градусаар бага дулаантай байх юм байна л да ер нь бол. Тэгэхээр ингээд хасах руугаа орно тийм. Тэгтэл ингээд хүлэмжийн хийг одоо яг байх ёстой хэмжээс нь бид нэр хитрхи их давуулаад байгаа болохоор дэлхийн талаар л үүсэж байгаа. 1800 би уншижсэн 1876 онд Эрдэмтэн бас цаг уурын судлаач Эрдэмтэн бүрийг харсан байгаа байхгүй. Одоо ийм байгаа байдлаас хүлэмжийн хий одоо дараагийн 100-д огцон нэмэгдээд тэр нэг гамшигын хэмжээнд хүрнэ гэсэн одоо бараг 200 жилийн өмнө шүү дээ. Тийм хангад юу гарчаад нэг судалгаа гарчаад тагцсан. Тэгээ тэр үед болохоор хүмүүс нэг ойлгоогүй, мэдгүй нэг сүртэй арга хэмжээ аваагүй ч юм эсвэл тэрийг нэг хүлээж аваагүй. Тэгсэн чинь одоо яг ингээд 200 жилийн дараа ч юм те нэг 100-ны тэгээ дараа гэхэд чинь ингээд гол асуултсан болсон. Тэгэхээр аль дээр үед энэ зүйл асуудал болно гэдгийг харсан бүртэл одоо хүртэл тодорхой ингээд өрөвтэй арга хэмжээ аваагүй байгаа нь маш сонирхолтой. Тэгээд тодорхой арга хэмжээ уул нь бол хүлэмжийн хийг ихсгэд амархан бууруулахад хэцүү. Ер нь бол. Тэгээ ер нь яагаад хүлэмжийн хий үүсдэг? Ер нь шалтгаанууд нь яг юу бэ гэд судлаа, уншлаа, мэдлээ л дээ. За нүүрс үрчлийн хий заяа. Тэгээд метан байт юм байна. Агаарт метан. Тэгээд азоны хий, тэгээд нүүрс ус. Тийм зүйлүүд байна. Тэгээд за нүүрс хүчлийн хийд нь бол ойлгомжтой түлшний шаталт тэр юунод орно. Метанд нь юу ордог гэхээр мал аж ахуйгаас гарсан тийм хий заяа. За. Тэнцэнс хий гардаг юм байна. За. Тэгээд нүүрс олборлтыг заяа. Тэнгүүтлээ нөгөө нэг хөрсийг сэндичгтэй одоо уул урхаа байгаа штэ. Тэрнээс гарсан тэр бохирдлын ягаа юу агаар мандтай метан хүчтэй тийм метан одоо юу гэмээр хий ялгардаг юм байна л да. Тэгээд тэр зүйлүүд нь ингээд нэгдээд агаарч чад юу болдог. Хүлэмжийн хийг үүсгээд ингээд хэмжээг нь ихсэгдэг. Тэнгүүд нарнаас ирсэн дулааны чинь одоо жишээлбэл азон гэдэг чинь озон байгаа шүү дээ. Озон чинь азоны давхрыг ингээд нэмгэлээд байгаа шүү дээ. Тэнгүүд чинь одоо тэр нэмгэн болсон юмнаас чинь нарны хит ягаан туяа чинь орж ирэнгүүт ямар ч үйлдвэргүй дэлхийн гадар дээр тусч байгаа байхгүй. Тэнгүүд тэр чинь нөгөө нэг одоо бидний идж байгаа ууж байгаа хоол унд хүнсэнд нөлөөдөг. Тэгээд амар хортой болоодаг.
Юу нарны тэр хит ягаан туяа гэдэг зүйл зүгээр айгу хортой штэ. Тэрний хорыг шүүх хэрэгтэй байсан тэр давхаргыг л гэдэг нэмэлээд тэгээд ерөнхийдөө дулаан үсгэх ингээд. Ер нь тэр нь айгу баг хэсэг ингээд. Одоо нэг хэсэг гэсэн үг. Тэр нь озон нэмгэж байгаа. Тэгвэл цаашлаа тэгээ нөгөө метан одоо тэр агарын юу яаж одоо хүлэмжийг хийчих агарын ингээд буцаад ойгоо гарахгүй ингээд дулаан ингээд барьчаад байгаад байна. Манай дэлхийн ингээд буцаад нөгөө цэцэргээ дулаанаа гаргахгүй ингээд дотроо бүрхүүлээрээ дахиад барьчаад байгаад байна. Гэдэг ч юм уу тийм их амар олон юмнууд шилтгаан байгаа юм бэлээ. Тийм их юмнууд дэлхийн талаар л үүсдэг. Тэгээ 1900 оноос хойш болол хамгийн бүр одоо дэлхийн бүр рекорднд байсан хамгийн халуун өдөр одоо он бол 1998 он байт юм байна. Тэгээ хоёрдугаарт нь 2005 он гээд ингээд шинжлэх ухаанч дүрний сүүлийн 420 мянган жилийн түүхэнд болсон хамгийн өндөр хүлэмжийн хийтэй тийм халуун өдрүүд он жилдээсэн гэж үздэг юм байна л да. Гэтэ ер нь нөө ингэжэл маань дэлхийн угийн жамаараа дулаарах хэрэгтэй байсан. Одоо ингээд дулаараад эзэн нэгэн цагт яг одоо өнөөгтэй адилхан ингээд тулгамцсан асуудалд хүрнэ. Гэтэ дэлхийн өөрийнхөө нэг юм буруутай үйл ажиллагаа болоогүй байсан болвол яг жамаараа байх хэрэгтэй байсан. Даанч тэрийн одоо хүмүүс нь буруутай ажиллагаа. Одоо тэр чинь хамгийн гол чухал зүйлүүд нөлөөлж байгаа зүйл чинь цахилгаан эрчим хүч олборлох станцуудын бохирдол тэгээд одоо бүх одоо үйлдвэр үйлчлэгээний нэг юм том юу станцууд тэгээд тэрэн дээр нэмэх нь уул уурхайн тэр том газрууд ашиглан малтмын газрууд тэгээд машин утаа бохирдол тэгээд бүр нөгөө юу хүртэл жижиг сажиг одоо microwave air condition пар одоо нэг юм хитер үүдэн штэ хитер тэд нар бүгд яг ингээл ер нь хүний хэрэгжилж байгаа бүх зүйл электрон гэсэн бүх зүйлүүд л одоо ямар нэгэн байдлаар дэлхийн дулаар л ингээд нөлөөлж байгаа дулаар л их хэсгэж байгаа л гэсэн үг юм байлээ. Тэгээд тэрнээс болоод одоо нэг тэр бүр ирээдүйд болох юм бид нар нааш татсан байгаа. Гэхдээ бас тэгдэг юм байлээ. Дэлхийн угаасаа одоо температурын өөрчлөлт ерөөсөө угаасаа болол идэг гэсэн. Тэр нь одоо хамгийн сүүлд 15 мянган жилийн өмнө буюу нэг мөслийн үе жишээлбэл байна. Тэг яг зам ёсороо болсон тийм үү. Тэгтэл одоо яг өнөөтэй адилхан бас болох хэрэгтэй байсан чиний хэлсэн шиг бидний хитрхи хүмүүс байгаа болохоор бид нэр тэднийхээ хэрэгцээг хангахын тулд ингээд хитрхи юм барьснаас болоод яг тэгж байгаа л ахaltaа. Хүн амын өсөлт бас амар нөлөөлсөн. Айгүй их нөлөөлсөн. За тэгээ яг ямар яаж нөлөөлж ийн гэд үзэнгүүт л тэр чинь одоо ингээд хамгийн нэгдүгээрт нь биднэрт нэг хойдтул. Тий, одоо нэг мөс нь хайлж байна. Цагаан багаа амьдрах газар болж байна. Монгол болохоор яаж нөлөөлж байгаас Монголд дэлхийн дулаарлаараа юу яд юм бэ? Чагсаалт ирэмтлэгдэнгүүт нөлөөлөлт нь тэрэнд нь дэлхийн дулаарлалд автаж буй орнуудын чагсаалт 8-д ордог юм байна. Вау. 8 маш өндөр дээгүүр ордог. Яагаад дэлхийн 200 орноос 8-д орж байгаа. Тийм одоо тэр дэлхийн дулаарлал гэдэг зүйл маш нөлөөлж байгаа газар. Тэгсэн чинь Монголд 2018 оны 9 сарын байдлаар нийт 376 нуур цөөрөм, 360 эдэн гол горх, тэгээд 700 эдэн нуурын цөөрмүүд ингээд ширгсэн. Тэгээд цүлжилтийн хэмжээ нь төвийн аймагуудаар маш хурцтмал мөнх цаст нь одоо хайлж урсгаад юм маш ойрхон болсон байгаа. Ерөнхийдөө одоо Монголын мөнх цас орилт дууралд байдаг шүү дээ. Тэдний ерөнхийдөө нөөц нь алга болно. Тэгээд Монголын төвийн аймагуудын ундны усны хэрэгцээ ерөнхийдөө дуусч байна. Наа чи ямар мэдээлэл дэлхийн дулаарлаас болон бас хүмүүсийн өөрсдөө буруу үйл ажиллагаанаас болоод тэгээд Монгол тийм хэмжээнд ингээд нөлөөлөд маш хурцмал байдалд орсон байгаа юм. Тэгээд одоо манай Монгол улс бас нөгөө талаараа энэтэй арга хэмжээ авч байна уу гэхээр арга хэмжээ авахд бол ерөөдөө айгу хомсоогоо тэр өөрсдийнхөө бутааны асуудлыг шийдэж чадахгүй байгаа хүмүүс энэ асуудал дээр болон дэлхийн дулаарлалын талаар бодох одоохондоо сөхөө байхгүй байх гэж бодож байна. Нөгөө нэг жидүү мэдүүгээ явж байгаа хүмүүс ч одоо тэгээд юм дэлхийн дулаарлал мантай л юм тэр одоо тэр одоо нөгөө нэг яагаад манай Монгол улс энэ нөгөө нэг өндөр нөлөө дэлхийн дулаарлал автах ч юм уу те тэр юунд нөлөөл байгаад байгаа би бас энэ хутааны асуудалтай холбож иж магадгүй ч одоо тэр бол угаасаа номер 1 хамгийн их одоо дэлхийн дулаарлал нөлөөлж байгаа юм баггүй юу? Тий. Дэлхийн топ хамгийн нөгөө нэг утаатай улс гэдэг чинь нэгт орж байгаа улс юм топ нөлөөлж байгаа гэсэн магадaltaй байсан байна. Хойд мөсөн талааг одоо хайлаад эхлээд байгаа шүү дээ. Ер нь сүүлийн 30 жилийн турш бол хойд одоо мөсөн талаа
Антарктикийн 10% нь бол тэр чигтээ хайлаад дууссан байгаа. Тэгээ энэ янзаарх юм бол удахгүй хойд мөсөнд л тэр чигээрээ хайлж эхэлнэ. Одоо дуусна. Тэгэнгүүт л биднэрт ингээд сүүлийн хэдэн жил буюу энэ зуунд яг юу болох вэ, юу тохиолдох вэ гэсэн чинь далайн түвшний хэмжээ нэгдүгээр тэгсэн. Тэгээд эхлэнгүүт л нэг хоцуурын газрууд маань зарим нэг хотууд маань бүр ингээд яг усан доогоор бүр орно гэж байгаа байхгүй юу. Тэгээд энэ хэвээрээ байх юм бол эрчимтэй байх юм бол бүр 0.4-өөс 1.2 м бүр далайн түвшин ихшнэ гэж байгаа байхгүй юу. Тэнгүүл чинь ч одоо бодлоо би одоо 160 см өндөртэй хүнтэй. Тэнгүүл миний ингээд бараг хүзүүгээр татахаар устай болчихж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэд яг гэх мэтлэн одоо Италийн хамгийн гайхалтай усан дээр байдаг хот Венец бүр 2100 он гэхэд бол бүр живэн гээд бүр тийм судлаачд бүр баталсан. Венец ч одоо бараг одоо живж байгаа. Одоо ч бүр живж байгаа ингээд орцсон шүү дээ. Зарим байрлуулууд нь хундам руугаа нөгөө нэг юу орж барцсан. Сарцсан. Энэ мэдчлэн айгүй эрсдэлтэй байгаа орнууд гэдэг юм бол Япон, тэгээ Индийн урд хэсэг Хятад, тэгээд Вьетнам гэсэн далаад гарцтай ер нь орнууд хамгийн ихэвч ерөөдөө тэр нөө далайн түвшний тэр аюулт өртөх магадлал. Яг нэг 2012 он кино үйд штэ. Юус яг тэр цунамиг шиг юм чинь одоо ерөөсөө харуулсан байгаа. Яг тэр хүмүүс яг би сүүлд ингээ бодсон чи гэсэн байхгүй. Тэр кино яагаад гарсан бэ гэсэн. Тэр нь болохоор нэг зөгнөлт кино гэсэн штэ. Яг зөгнсөн байгаа байхгүй. Нөө нэг 2012 онд чинь нэг хэсэг хүмүүс чинь нэг дэлхийс үүрнэ гэх нөө нэг ямар хаанхын юугаар тооллоор тоосон чинь одоо 12 сар 21-нд дэлхийс үүрнэ гэсэн шүү дээ. Тэгээд хүмүүс нэг амар туйлсаа тэр үе чинь бас тэр кино минь гараад дэлхийс үүрх юм байна гэдгсэн чинь тэр нь яг яасан бэ тэр нэг зөгнөлт кино одоо нэг юм дохио хөгжил байгаа гэсэн. Тэг ягаад тэгэхээр яг тэр үеэс л надад баг нөгөө нэг хуцтанд байдал руугаа орсон юм шиг санагдаж байгаа. Орсон гэдэг дохиог хүмүүс мессежийг авсан. Аваад тэгээ яг хүмүүс тарааж эхлэхэд бол тиймэрхүү кино юм уу тиймэрхүү айлгаас үрдүүлэлт ямар нэгэн тийм одоо PR маягийн тийм зүйлүүдийг хийж эхэлсэн болов гэж бодож байгаа хгүй. Яг бол 2012 онд дэлхийд цунами болоод ингэ сүрд мөрөөд идэв штеп. Яг тэрнтэй адилхан одоо яг тэр кино чинь жинхнэрээ яг одоо ингэ хүмүүс бид ямар нэг арга хэмжээ авахгүй байгаад их юм бол жинхнэрээ болж эхлээд ястаа нөгөө нэг бод чинь тэр сүрэл орж ирэх далаа үер чинь тас гэл Японд тэгтээ бас нэлээд удаан тисэж штэ. Тийм штэ. Өчнөр цунами дайраал арчаал явлаа ш тэгэл бас сүрх ингээл байгаад буцаа сэргийгээл. Тэгээд далайн түвшин ихсээд хүмүүс орон гэрг болохоор яах вэ? Тэгэнгүүт л биднэрт нэг амьдрах яг юм одоо газар нутгийн хэмжээ багасаад бүр газрын зураг хүртэл шинжлэгдэж эхэлнэ гэж байгаа байхгүй юу? Тэгэнгүүтлээ хүмүүс бүр ингээд бүр нин ядууралт одоо тийм орон гэрөө болсон хүмүүс нэг усан дээр амьдарч эхэлнэ гэж байгаа байхгүй юу? Онгоцтой юу? Тийм онгоцтой усан дээр амьдарч эхэлнэ. Тэгээд газар нутг дээр байгаа хүмүүсийн хэмжээ бүр хит их ихсээд бүр ингээд одоо нэг цагаач гэдэг нь штэ. Тэр чинь нэг янз бүрийн цагаач чинь дайнаас болж ингээд цагаачлж явдаг бол одоо бүр нэг дэлхийн дулаарлын цагаач гэж үүсэж эхэлнэ гинэ. Тийм судалгаа бас гарсан. Би бүр тэрийг харчаад байгаа. Би бахан кино ярих гэсэн. Нөгөө бас нэг тийм кино үздэг баг байхад нөгөө нэг хүмүүс ингээд далаа дээр амьдардаг. Тэнийг охины нуруунд дээр нөгөө нэг гайх газарт хүрэх юм шивэс мэгс яагаад. Тийм. Илс мис ингээд шилэнд хийж зарж мараад байдаг. Тэгж яг өндөр нэг далаараа шумбаад жоо эсээ авчаад наран татаага зарж мараад. Тийм кинонууд шүү дээ. Ер нь тэр кинонууд өнө одоо биелээ болох гэдэг юм шиг. Тэр чинь бас л нэг тийм цагаач хүмүүс байдаг шүү дээ. Нөгөө нэг юм далаа ингээд тэр чигтээ дэлхийг бүрхсэн амарч амьдрах газар байхгүй тэгэл хоорондоо ингээс илүүцээ явж идэг. Гэхдээ яг тийм айгүй тийм сонирм юунд орох юм шиг лээ. Миний бодлоор бол хойд саяны хэдэн жил бол яг одоо Европт ялангуяа Унгарт бол засвардгүй газар бүр амар хүүтэрлээ тийм үү? Засварлаа, дунаа мөрөмж хөлтлөө. Монголд бол яг ямар аа мэдгүй саяхан Монгол засварсан гэж би бас сонссон. Тийм саяхан орсон шүү дээ. Харин тийм тэгэхээр баян Монголч л харин газар засварсан гэж. Сая тийм фэйсбүүкээр юм явуулсан. Тэгээ би бүр гахаад тэгээ яагаад байгаа ингээд тэнгуут нэг яг ингээд дэлхийн бүслүүр тэгээ матар мэлхийн зам дээр айгүй аим шигтэй халж байгаа. Тэр нь уртлаас ирэнгүүтлээ хойноос нэг Антарктикийн яг ингээд нэг одоо хайлж байгаа тийм хүүтэн юунууд нь агаар нь бас ингээд хамтдаа хурч ирээд тэгээ нөр чи ингээд амар харшилтаа яваад байгаа юм л та. Хоёр эсрэг цэглээ. Эсрэг тэгэнгүүт л ингээд Тэгвэл яг тэр бүслүүд дээр чи манай усууд байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр чин тэгээд яг ингээд өвөлдөө бүр амар хүүтэн тэгснэ зундаа амар халуун болоод яг ингээд ийм сонирн байдалтай бүр болоод байгаа гэдэг. Тэгээ энэ янзаарх юм бол бүр хоёр хөлөлтэй болно гэж яриад байгаа байхгүй юу? Өвөл зон. Ойлголт бол ерөөс хавар намар гэсэн байхгүй. Тийм. Шууд хөлдөөл маргааш нь дулаараад
Тэгэл нөгөөд нь хөлтөл. Тэгээд юу байсан? Одоо нөгөө далайн төвшин ихсэж байгаа шүү дээ, тий. За далайн төвшин ингээд ихсдгийм байж ихсдгийн эхлээд одоо ингээд заах бүр мохор бодъё л да. Ингээд далайн төвшин ихсээд одоо хүмүүс амьдэрдэг болно шүү дээ, тий. Тэгвэл яг хүмүүс ингээд шинжлэх ухаанаараа ингээд бас тийм юу байгаад байгаа далайн усыг өөрчлөхгүй ч шууд нэг усан нэгэ шүүдрээ гараад ангуул тэр нэг цэвэрхэн хамгийн минерал эдрийн түүж мөгөө ус мус гаргадаг тиймхүү юмнууд ингээд зохиогдсон байсан шүү дээ. Тиймхүү зохиогдсон гэд байгаад байгаа байхгүй юу? Гэтэ ингээд бүрэн юм ажиллагаанд орох бол ингээд ажиллаж байгаа бизнес сайн мэдхгүй. Тэгээ тиймхүү юм одоо ингээд бүтээгээ за тэгээд амьдралаа гэж бодъё. Тэгсэн чинь бас тэгж бас амьдарч чадахгүй юм байна. Яагаад вэ гэдгсэн чинь дэлхийн дулаар л болоод далайн түвшин нэмэгдээд энэ байдлаараа байгалах юм бол одоо ингэдэг гэж юм. Дадаа тэр ойсон одоо тэр хүлэмжийн хий яваад хүлэмжийн хий чинь өөрөө их шүлтлэг зүйл заяа. Шүлтлэг зүйл гинэ. Шүлтлэг. Тэнгүүл нарнаас ирсэн гэрэл болон зүйл ингээ ойштой тий. Тэгээд тэр хий нь бас ингээд усанд шингэдэг гинэ. Тэгээд усны хүчлэлэг байдлыг нэмэгдүүлдэг. Тэгээд сүүлийн 20 жил далайн одоо хүчлэлэг чанар ингээд 0.3 төлөө 0.4 нэмэгдсэн бол одоо бол орхицсан нэмэгдээд ингээд яваад ах юм бол шууд 3% нэмэгдэж байна. Тэгээ бүр амар хүчлэлэг байна. Ингээд давс нь одоо ингээд далайн ус мас амар юу болсон гэж байгаа. Одоо байгаа уснууд чинь гэхэд одоо хүчлэлэг чанар нэгсэн. Минерал доторх нөгөө янз бүрийн бодистой болсон тийм. Тэгээ тэрнээс гадна далайн бохирдол байгаа шүү дээ. Бохирдол тийм. Бохирдлууд нэмэгдээд ерөнхийдөө далайн ус гэдэг зүйл бол маш бохирдсан. Хүчлэлэг чанар байсан. Бараг сүулдэ буцалгаа юм шүү. Ингээд буцалгаа. Одоо тэгэл угийн юу вэ шүү дээ. Бараг азууны давхарга байхгүй болоод нэлийн нэмгэн болчих юм. Нарны гэрэл орж яд тусах юм бол шууд талаа ус дээр тусах юм бол тэгэл тэр чинь нэг юм ам нэгэн цацраг мацраг хитвтэй юутай. Тэгээ хүний арьсанд хүрэхэр чинь тэр чинь нөгөө шууд хавдар үүсгэх боломжтой тийм туяа юм чинь. Тэр бол тэгэл энэ бол тэгэл хэцүү л болж байгаа л дээ. Тэгээд одоо далайн төвшний хэмжээ ихсэн ч гэсэн зарим нэг далайгаас алсгдсан орнууд бол бүр усгүй болно гинэ. Жишээлбэл манай Монгол одоо явж байна. Тийм умдны усгүй болоод тэгээ тийм усгүй болоод эхлэхээр нөгөө хоол хүнсний гач гэдэл дутагдaltaд ороод тэгээ бүр нь яг нэг ядууралд бол орж эхэлнэ гэж байгаа байхгүй юу. Тэгээ бидний нөгөө нэг иддэг шоколад бол бараг 2100 гихт бол бүр юуч болно гэж байгаа байхгүй юу. Шоколадны угийн юу одоо багасаад эхэлсэн. Юу одоо бүр байхгүй болж байгаа гэдэг устгах гэдэг гэдэг байгаа шүү хамгаалахгүй бол. Тэгээд төвшөө чинь юу алгуулах гэж байна. Тэгээд нөгөө нэг вайн тэгээд нөгөө нэг пив энтер бол бүр айгүй үнэтэй болно гэж хэлээ. Тэгээд тэрийн ургацсан байхгүй болоод айгүй хүнтэй болно. Тэгэнгүүтлээ дээрээс нь нэмээд бидний одоо ингээд энэ хүчлэлэг чинь хийсэн хүчлэлэг далайн уснаас болоод газар ургаж байгаа бас тэр юмуд одоо хоол унд маань хүртэл айгүй тийм хүчлэлэг тийм янз бүрийн тийм хортой ч юм уу тэгж болж ургаж эхлэн гэдэг гэж байгаа байхгүй юу. Ер нь бол маш их ингээд асуудлыг бүр ирээдүг ингээд байн юу гэдэг хэдэн 100 жилийн дараа гэж харах юм бол үнэхээр аимшигтай зөв төсөөлгөж надад л амар байна. Тий одоо яг энэ хэмжээгээр ингээд энэ байдлаар яваад байх юм бол үнэхээр дэлхий яаж өөрчлөгдөх юм аимшигтай. Эерэг талаасаа биш сөрөг талаас амар хэмээр байхгүй юу байгаад байгаа хөөх тий. Бас дээрэс нь нэг айгүй их тийм өвчин гарч ирэн гэж байгаа байхгүй юу. Нэгдүгээрт нь юу вэ гэдгсэнд нь нэг халуунаас болоод даралт ихсэх тэгээд нэг тэрнээс болоод нэг юу яах цус харвах харвалтууд уган тэгээд нэг зүрхний тийм гинтийн хаагдалт болно хамгийн одоо нийтлэг юм. Тэр нэг халуунд болох нь өвчнөөс одоо энэ чинь ч гэсэн одоо баг хүн амт харваад байгаа юм шүү. Гадаа ч хүн амт цагаан хөөсөн сахарч явдаж байна. Чи харсан юм уу? Би скейт дэржсэн. Тэг гадаа нэг үе хөвчихсэн. Тэг ингээд дээрээс нэг хүмүүс ингээд ус цацаж өгч юм. Би яг ингээд хажуугаар нэг үзсэн. Гэх мэтлээ эхэлсэн байна. Халаад эхэлсэн байна. Энийг нь цаашаа айгүй хэцүү гэдэг. Гэтэ хоёул подкастаар ингээд юм ярих. Битээр подкаст нэг. Энээс нь л болох юм те. Нэг юм зовлонтой юм яриад инег л. Айгүй өөдрөг хүмүүс байгаа байхгүй тий. Өөрчлөндөө. Тэгээ бас өөр яах юм гэсэн чинь арсны нөө янз бүрийн харшлууд. Тий. Арсны одоо харшлаас гадахуулаад хорт тавдрууд. Арсны хорт тавдар гэсэн. Тэгээд усгуудлаас болоод нэг цэсний чулуужлалт хийсэн гэдэг чил. Амар. Нэг хүн чинь шимний дутагдлалд ороод ирэхээр цэс нь одоо айгүйх ажиллаад. Тэгээд тэрнээс болоод цэсний чулуулалт бол хүмүүс айгүй нийтлэг тохиолдно гэсэн. Тэгээд дээрэс нь ямар ч бактери янз бүрийн тийм бактери юмнууд чинь халуун юмд айгүй хурцтай шүү дээ. Хурдан тардаг. Тэнгүүд ямар нэгэн бактери гарч мархах юм бол
айгүй хурдан тарах тийм боломжтой. Тэгэхээр наач нэг ямар нэгэн одоо хүчин тийм гарах юм бол тархалт нь маш хурдан байна гэсэн үг шүү дээ. Тэгээд дээрэс нь хуурай газар дээр байгаа хүмүүс чинь илүү их ингээд ихсээд эхэлнэ. Нэг газрын хэмжээ багасаад эхлэнгүүтэл чинь тэгээд нэг хүнд ногдох одоо тийм га метр квадрат чинь багасаад эхлэнгүүтэл тэр чинь бүр ямар хурдан тэр бактериуд тархаж болох вэ тий. Тэгэхээр айгүй бас л аимшигтай л дүр зургийг бид нэр хойч үедээ үлдээж байгаа юм байна даа л гэж би их бодсон. Тэгсэн чинь мэдээж бид нар зүгээр суухгүй л байгаа байлгүй. Тэгээд яа гэсэн чинь одоо том уус орнуудын хөгжсөн орнууд, хөгжингөө орнууд ерөнхийдөө дэлхийд ямар арга хэмжээ авч байгаа. Талаар миний бодлоор ерөнхийдөө бол тийм дөрвтэй арга хэмжээ авч чадахгүй байгаа. Яагаад тэгэхээр нэгдүгээрт улс орон болгон тэр талаар ерөөсөө ингээд бүх улс орон бүх хүмүүс нэгдэж чадахгүй байхгүй юу? Яг дэлхийн талаар за бүгдээрээ тэмцэе гэд ингээд хэлэнгүүт зарим орнууд нь юу гэдэг өөр асуудлаасаа болоод юу дэлхийн талаар л гэд ингээ хайцсан ч юм уу. Тэгээ яг Америк ч гэсэн Трамп ч гэсэн өөрөө бол дэлхийн талаар л баг манай баг далайн хамгийн цэвэрхэн устаа мустай гэж яг тийм бүр юу гаргаж маргацсан. Одоо ярилцлага энэ төр өгсөн баг дэлхийн талаар хамаарах юм байхгүй гэд. Тэгтээ би яг бодож утсан Трамп болвол бүр хойчийг хартаж магадгүй гэж бодсон байхгүй юу? Яа тэгэнгүүт л Трамп ч н одоо цаатнуудыг цааштай хөвгөө гаргаад байгаа шүү дээ. Миний бодлоор Трамп яг тийм байдлаараа яг бас нэг тийм юу байсан байхгүй. Ийм том хүмүүс дэлхийн дулаарлыг эсрэг ерөөсөө тэмдэхгүй баг эхлүүлсэн юм шүү. Хүмүүсийн хүн амын тоо, дэлхийн хүн амын тоо багасгах гээд баг албаар ингэ яваад байгаа юм шүү гэсэн бас тийм нэг айгүй тийм сонин асуудалтай тийм юу байсан байхгүй. Нийтлэл тайнус шиг. Тэгээд тэгсэн чинь Трамп болохоор ирээдүйд болох тийм одоо эдийн засгийн хувьд хүмүүсээ багасгаад тэнгуүлээ цөөхөн хүн амтай тэр хүмүүсийгээ ингээд хангаад эдийн засгийн хувьд өөртөө ингээд авч үлдэх тийм өөр тийм хангамж одоо эхлүүлээд байгаа юм болов уу би бодсон байхгүй юу? Зөвхөн United States. Тийм зөвхөн Америкийн хүн амыг айгүй тийм ингээд багасгангуутлаа зөвхөн Америкийн нэгдсэн улс гэдэг орныг ингээд юу гэдэг эдийн засгийн хувьд хохирохгүй унгаахгүй байх юм бол ингээд бүр цаатлыг хараад байгаа юм болов уу гэж би их бодсон. Хэдийгээр ингээд наана ингээд дэлхийн талаар хин тамаатай ингээд гисэрнэ цаашдыг тэгж үзээж гаргаад байгаа шалтгаан би ерөнхийдөө л ойлгохгүй гэхдээ бас тийм байж магадгүй гэж би бодсон байхгүй. Гэхдээ яг тэгж бодсон ч гэсэн сони юм шүү. Одоо ямар тэгээд тэр хүмүүсээ гаргаад Америк гадуура бүрхүүл бүсгээд өөр нарны гэрэл нарнаар амьдрах биш. Айлтгал нэг л дэлхий дээр амьдарч байгаа юм чинь одоо болох бүх л асуудлууд бүгд тэр улс дээр болно. Тэгээд одоо нүүрлэх тэр аюулууд нь бүгд л адилхан нүүрлэхээс хойш ууланд хамгийн том гүрэн хамгийн том тэр улс хөдөлж байж л бол арга хэмжээ авч иж бусад улс орнуудаа үлгэр жишээ болмоор юм. Болон тэгвэл уул нь энэ чинь нэг юм ингэж байгаа байхгүй юу? Одоо жижиг хөгжингөө орнууд байгаа шүү дээ, тийм. Одоо манайх шиг юм ядуу буурай ч юм ядуу буурай шүү дээ. Хөгжиж буй тэгээ хөгжингүй орнуудад тийм бас том хөгжсөн орнууд байгаа шүү дээ. Тийм орнууд хөгжсөн орнууд л арга хэмжээ аваад ингээд юм дөрвтэй юм үйлчлээд юм шийдлүүдийг олоод хурдхан ингээ арга замууд нөх ямар нэгэн ингээд нөхсүүч юм үү зай цусаар тийм юмнуудыг олоод ингээд бусад улс орнуудаа тараахгүй болоод яг юм Трамп саяны хэлсэн шиг тийм үнэхээр тийм бодлого бариад ингээд амиа бодоод байгаа болвол эн чинь улам хурдсан уу гэхээс удаашна гэсэн ойлголт байхгүй тэгдэж үгүй тэгж амиа бодлоо гэд энэ дэлхийг нэг л дэлхий дээр амьдарч байгаа юм чинь адилхан л тэр болох одоо хохирлууд гамшгууд нь нөлөөлөх болохоор уул нь том орнууд нь тийм хүн арга хэмжээ авуулвал надад их зөв юм шиг санагддаг. Тийм. Одоо угийн технологийн хөгжөөд байгаа юм чинь тэгэл альва зүйлийг арай гэхдээ техник технологиг аварч чадах юм бол бас би сайн мэдгүй л яг үндэ техник технологи л нурааж байгаа юм байна шүү дээ. Тийм. Тэгээ би бас нэг юм уншихгүй. За тэгээ нүүрс хүчлийн хий байгаа шүү дээ. Нүүрс хүчлийн хий чинь одоо юу гэж байгаа шүү дээ. Одоо энэ нэг түлшний шаталт одоо үйлдвэрлэл цахилгаан одоо олборлтын станц ус гарч байгаа тэр том хийнүүд байгаа шүү дээ. Утаа ч юм уу те. Тэгсэн чинь яг үндэ хүлэмжийн хийд одоо тэр хүлэмжийн хийг ихсгэж байгаа тэр одоо юунд яг үндэ нөлөөлж байгаа тэр хувь нь айгу бага байхгүй. Нүүрс хүчлийн хий. Юу нэх байгаа гэсэн чинь метан. Нүүрс хүчлийн хийгээс илүү метаныг буулгах гад метаны хэмжээг буулгах гад яагаад гэвэл яг метан нь одоо агаар мандалд 8-аас 10 жил байдаг юм байна. Нүүрс хүчлийн 80-аас 100 жил байдаг юм байна. Тий. За. Байж оршдог. Тэгэхээр одоо манай Улаанбаатарын утаа одоо 20 100 жил даадах болсон гэсэн үг байхгүй агаарт байна гэсэн үг. Тий. Тэгэнгүүт л
Тийм байдаг. Гэхдээ хамгийн гол нь нөлөөлөлөөр байх юм бол метан илүү хортой байдаг гэж. Тийм. Тэгээд хүмүүс яаж тэр одоо метаныг буул гарах хэмжээ авч байгаа улс орнууд авч байгаа гэдгсэн чинь шууд хамгийн нойрныг арга хэмжээ бол цагаал. Цагаал гэсэн. Цагаан хоол. Цагаан хоолт бол махны хэмжээг бууруулах. Тийм. Одоо яагаад тэр хүн амыг тоо ихсэж байгаа. Хүн амыг тоо ихсэх тусам мах ингээд идэх ингээд нүг юу ихсэн шүү дээ. Тэнгүүл махыг буцаад олборлохын тулд ингээд нийлүүлэхийн тулд маш их фермүүд гарч ирнэ. Тэгээ фермүүд нь тэр их метаныг үүсгэн. Тэгээ тэр метанууд дагаад гараад яаж байгаа. Ерөнхийдөө тэр чинь баг тэр цахилгаанжуулалтаас илүү шүү дээ. Тэр цахилгаан тэр 7 тэр бөмбөний чинь хідэн яг үндэ хідэн цагаан болтон гэдэг юм мэдгүй. Тэр 7 тэр бөмбөний бараг хэдэн зуун хүний чинь 7 тэрбум бараг мах идэх юм байна шүү дээ. Тийм тэдний чинь одоо хангахын тулд тэр хүмүүсийг махаар хангахын тулд маш их ферм, маш их мал нэдлгааны газар, мал үржүүлэг тэр олон юмнууд байгаа. Тэгээд тэжээс гарсан метанууд нь хүлэмжийг хийх үүсгэж байгаа. Тэгэхээр хүмүүс ядахтаа одоо 7 хоногт нэг удаа ч юм цагаан бол идэх. Тэгээд одоо махны хэрэглээгээ багасгана. Тэгж байж арга хэмжээ авна. Би бас тэр талаар бас яасан юм сонсон байна. Монголчуудаа махаа экспортлон хийгээл ингээл айгүй их арга хэмжээ авахгүй л байдаг шүү дээ. Тэгсэн чинь одоо бүрдлэхийн байгууллагууд яг тийм мах экспортлох нь угаасаа хүлэмжийг хийх айгүй хэсэгдэгээ гэж би саяхан бас уншсан байхгүй. Тэгээ би гайхаадсан. Яагаад юм бол гэсээр яг тийм л учиршилтаатай байсан юм л та. Тийм. Энд одоо махаараа дэлхийг эдлэх өнгөрслөө. Яа инээдтэй чи миний хоёул инехээр болохгүй юм л энийгээд хам. Гэхдээ махаараа эдлэх боломж байгаа. Аялал жуулчлал талаасаа. Ягаад тэгэхээр нөгөө нэг одоо ингээ махны хомсдолд ороод тийм махнууд ингээ экспортлохоо болж болоод тэнгууд хамгийн үржин шимтэй үхрийн махч манад байгаа гэл. Таамдал тэгэл аялал жуулчлалаар манайхаа солонгос яаж манаар игээл. Манай махыг идэх гэж ирээд. За тэгээд ерөнхийдөө бол ингээ дэлхийн дулаарл маань ойрын хэдэн зуун жилдээ ч юм уу нэг 1.5-аас 2 градусаар ихсэн гэдэг жаа байхгүй юу? Тэгсэн чинь Монгол болохоор ер нь тийм судалгаа байсан чинь манайд Монгол 6 градусаар ихсэн гэвэл яг уу 1.5 гэсэн чинь тийм дэлхийд ерөнхийдөө бол нэг дунджаар тийм бахад Монгол 6 градусаар ихсэж байгаа байхгүй юу? Тэгээд айгүй гайхалтай санагдаад яагаад гисэн бол гэдгсэн чинь нөгөө нэг манай тэр утаа чинь хүлэмжийг хийх 77%-аар ихсэж байгаа юм билээ. Тэгэхээр яалчгүй тэр 8 дурх нь бол аргагүй юм байна гэж би бас одоо чамдаа яг яриад би татал цай бодлоо л доо. Тэгээд Монголын бас нэг хамгийн одоо буруу зүйл ерөөс арга хэмжээ авахгүй байгаа зүйл гэх юм бол яалчгүй дулаан цахилгаан станц. Тэгээд дээрээс нь машинууд янз бүрийн тийм нэг хуучин машинуудыг манай Монголд ирэлдэг хүмүүс худалдаж аваад зараал ундаг. Бараг нэг. Тий одоо энэ нөгөө нэг машин хэл дээр аяг хэцүү шүү дээ нөгөө. Улс яаж сайн мэдэхгүй л дээ. Тэгтээ нөгөө нэг Японд ашиглахаа болцсон машиныг Монголд тэрвэрлэж ирсэн ашиглаад байгаа байхгүй. Тэр чинь нөгөө нэг Японд нөөстэй за энийг одоо ашиглах юм бол магадгүй те улсын тийм нэг хорт одоо утаа ялруулаад байна наа чинь одоо ашиглахаа бойл гэж болцсон машины шууд Монголд авчингуулаа дахиад жоохон сэнцэлгэн авчираад мотороор нь дахиад Монголд явуулж байгаа бол тэр чинь илүү нэг шаталт өгөөд мотор нь болцсон тэгээд утаа гарч байгаа. Тэгээд дээрээс нэг аль хоёр машинтай ихтэй нэг машинтай тэр ямар тийм шаардлага байгаа юм бол гэхдээ яг Монголын нөхцөлд нийтийн тээвэр хөгжөөгөө байгаа үед өвөл хүмүүс аяга хэцүү байдаг л та. Юм л хэцүү. Тийм. Гэх мэтлэн гэтээ хуучин машинуудыг тэгэл унаал идэг те. Ерөөсөө бүр ингээ хэдэн жил болж яхад тэгтэл нөгөө нэг олон орны тэр голцсон машинуудыг бид нэр ингээл хэрэглээлдэг дууссан гэсэн тэрийг нэг хаягч газар ер нь байд юм уу тэгээд хайсанд тэгээд буцаага тэрүүнийг одоо төмрийн одоо үлдэр зүгөө тэр юм шиг мөнгө зүгээр авч чаддаг ч юм болов уу ч юм болов уу та мэдчих юм болох нэр. Нэг л их машинтай прүстэй хүмүүс нэрээ. Хүлэмжийн юу багасгах юм гэдгсэн чинь ой мод багасгадаг гинэ. Тэгсэн чинь сая дэлхийд нэг Амазоны ширэнгэн 70%-ийг үхрийн бэлчээр малын тижэл болгох зорилгоор устгацсан. 70% наа. 70% нь устгацсан. Нөгөө нэг буцаад мал тижэл рүү орсон шүү. Орсон байгаа хгүй. Тэгээ тэр болохоор ганцхан минутанд хөл бөмбөгийн 7 талбайд тэмцэх хэмжээний айг зөвхөн махны үйлдвэр зориулсан байгаа хгүй. Тэгэхээр айгүй харамсалтай. Тэгээд яадаг вэ гэхээр нөө тэр газрыг хийн өгсөн юм бол тэр газрыг хийн яагаад тийм хийсэн бол айгүй Амазон чинь дэлхийн хамгийн том ширхэг байна шүү дээ. Амазоны 70% устсан дэлхийн хамгийн том хүч
хүчил төрөгч ялгаруулж байгаа багаас бидрийг аварж байгаа юм шүү дээ. Гэсэн чинь зүгээр тэрийг нэг хідэн малнуудыг тийжих гэж хэдэн мал тийжихийн тулд. Малнуудыг тийжих мал тийжихийн тулд. Тэгж аав. Тэгээд бид нар гэхдээ яг ингээд модны 100% ашиглаж чаддаг байхгүй юу? Цаас мас яг ингээд одоо хоёр төрлийн мод гэдэг. Нөгөөт нь хатуу болон зөөлөн гэсэн хоёр төрлийн мод гэдэг. Зөөлөн моднууд нь гэх юм бол одоо нэг хятадд ургадаг бамбуу хулс гэх мэтлэн тэр чинь аюу хурдан ургадаг. Тэмүүтлээ манай одоо нарс марс ч юм болохоор 100 жил ингээд байж ургадаг. Аюу утах гэж одоо урах гэж. Одоо манай тариад байгаа моднууд нэлээ нөө хүмүүс одоо уул мод гараад мод тариад байдаг шүү дээ. Тэд нар бол одоо урах одоо болоогүй гэсэн шүү дээ. Нөө бид нарт ашиг өгөх ашиг хардаг бол. Одоо өгөөч өгөх нь. Тэгээд тийм моднуудаа ингээд бид нэр одоо янз бүрийн цаас одоо барилгын бүтээгдэхүүн, барилгын материал энэ төрөд ашиглаж байхдаа бид нар яг үнэндээ модныхоо 30% л ашигладаг. Тэр том одоо хатуу моднуудын 30%-ийг барилгын материалд ашигладаг гэж би хичээл дээрээ бүр сонсч ирсэн байхгүй юу? Тэр аимшигтай харамсалтай санагдаж байсан. Тэгээд 70% зүгээр хайчиж ав. 70% нь болохоор нэг яг миний бол ойлгосноор бол нэг 50% хавцаа ашиглуулж чадна заяа. Тэгээ мод чинь ингээ гаднаа аягүй олон бүрхүүлтэй штэ. Тэр мөр нь бол ямар ч хэрэггүй тэгээд хайдаг байгаа байхгүй юу? Одоо тэр нөгөө нэг юу үстэй холтсон болцсон штэ модны. Тэр мөрийг аваад нөгөө нийлүүлээд нөгөө каркас юу шахаж махаад ингээд яадаг юм уу? Тэднийг нэг юм мод шахацсан хаалга малгууд байдаг. Тийм. Тэднийг яг тийм юм бол яг ашиглаад нэг хаалт тал яадаг гэсэн яг барилгын материал бол тэр чинь нэг сайн чанарын модондоо ордог болохоор яг тийм юмыг ашигладаг тийм парт одоо юу гэдэг хэсгүүд тийм их байдаг болохоор тэд нар бол нэг тийм хэрэгцээтэй бас байж чаддаггүй юм байл л дээ. Гэтэл харамсалтай. Айгүй харамсалтай юм байл. Чүү хатаа 50% ашиглана гэж. Ядахтаа тэр мод тайрж байгаа бол 70% ашиглана. Доор авч. Тэгэнгүүтлээ тэр одоо сая өхрийн бэлчээрт ингээд шал хэрэггүй юмд ингээд мод хараа хэрэгтэй юм болоо хэрэггүй юм болоо мэдэхгүй л дээ. Бид хоёр бол тий. Яг хөө хэрэгтэй байсан ч юм билүү. Гэтэл хэрэггүй ч байсан магадгүй. Тэр өхрүүд тийм олуулаа байсан юм бах та. За тэгсэн чинь одоо хувь хүмүүс бид нар хэрхэн дэлхийн дулаалалтыг тэмцэж болох вэ? Улс орнууд яг хөө ингээд юу гэдгийг тодорхой хэмжээгээр ямар нэг юм авч байгаа тийм бодлого бол авч байгаа. Гэхдээ нэг улс орон болгонд хүн амьтан амьдардаг. Хүн амьтан болгон өөр гэсэн амьтан аж ахуй амьдралтай. Тэгвэл өөрийнхөө тэр амьдралын хэв маягт одоо ямар нэг зүйлийг өөрчилснөөр дэлхийн дулааллыг бууруулж болох вэ гэдэг талаар анекдот мэдлэг өгч. За бид нар одоо би жишээлбэл Монголд байхдаа ч юм уу энд байхдаа сая өдийг хүртэл ер нь дэлхийн дулааллыг нэг тэгж бас дэлхийн дулаалл зүгээр гадаа халуун болж ин доо ч юм уу тэгж боддог болохоор л зүгээр хаяа дэлхийн дулаалл нь одоо болж байгаа юм шиг байна гэж боддог болохоос өвөл болгоод хийж боддгоо ч. Тийм. Тэгэнгүүтлээ ердөөсөө ингээд яг юу гэдг нь ерөөсөө ухаж ойлгаагүй. Ерөөсөө ингээд мэддэгчгүй. Тэгээд яг ингээд энэ талаар айгүй ингээд судлаад эхэлсэн чинь айгүй юу гэдэг бид нар одоо яг юу гэж болох талаар бас айгүй бодож үзсэн л дээ. Хувь хүн би өөрөө тэгээд хамгийн нэгдүгээрт хийж чадах зүйл гэх юм бол хүн болгон хог хаяглаа ялгаж эхлэх хэрэгтэй юм байна. Хэрвээ бид нэр хог хаяглаа ялгаад хүн ингээд нэг өөрийнхөө хэрэглээнийхэн хоёрыг багасгах юм бол нэг хүн жилд дунджаар 1 тонн карбон диоксид буюу нэг хүлэмжийн хийг ингээд ихсэгдэг тэр бодисыг багасгаж байгаа байхгүй юу. Тэгээд манай Монголд одоо юу гэдгийг хогоо ингээд ялгах тийм юм байдаггүй ч гэсэн хэрвээ гэр мэр албан байгууллагт ингээд хогоо өөртөө ялгаад ингээд одоо яг хаях ёстой юмд нь хайж чадах юм бол яг үндэ хог хаягдл дахин боловсруулдаг 16 үйлдвэр 100 гаруй бизнес эрхлэж ялган бэлтгэдэг 206 цэг тэгээд түүнд 20 мянган ажилтан ажиллаж байгаа юм бэ л шүү хүмүүсээ. Тийм. Монгол улс дөө. Тийм үйлдвэр байд юм уу? 16 үйлдвэр. Байдаг гэж үлээ. 16 үйлдвэр барыг Монголд анх шүү. Цөөхөн улсанд хүнд бол ер нь л тийм. Тийм. Дангас Улаанбаатар хотод бол яг дангас. Бүгд Улаанбаатар л. 3 саягүй амтан хүнтэй байгаа бол 16 үйлдвэр бол үнэхээр чадaltaй байхгүй. Хамгийн гол нь тэрийг яаж өгчих юм бодвол. Тэгээд хог аяллаас болоод бид нар яадаг гэхээр нэг айгүйх одоо юу гэдэм пластик чинь дахиад нэг ресайкл хийхэд тулд ингээд айгүйх нэг бас утаагаа ингээл
гаргаал нэг буцаал нэг хүлэмжээ хийгээ ихсгээд байгаа байхгүй юу. За хоёрдугаарт нь яасан гэхээр агаар одоо air condition болон пара баг хэрэглэх. Хэрвээ пар air condition хэрэглэх юм бол бид нэр жилд 900 кг карбон диоксид буюу нөгөө л нэг хүлэмжийн хийг одоо ихсэгдэг тэр бодисыг багасгана гэсэн үг. Нэг хүн жилд дунджаар байхгүй. Air conditioner багасгаж болох. Тэгээ пар бол багасгаж чадахгүй байна. Пар бол Монголд жоохон хэцүү бах тий. Тийм пар бол багасгаж хэцүү шүү дээ. Халаалт нь зарим шиг сүүхөөс шууд ирчдэг шүү дээ. Одоо энэ тийм бол ингээд тохируулчихж байгаа шүү дээ. За одоо гэрээс гарахтаа унтраач. Гэртээ орж ихдээ за жоохон даарад халаач гэдэг. Ингээд унтраад шүү дээ. Энэ Монгол ч тийм байхгүй шүү дээ. Зарим нь шууд нийтийн юунд орчгоор чинь. Тэр бол пар болж байгаа хэцүү л. Монголд байгаа тохиолдол хэцүү л байна. Гэтэ хэрвээ гадаад амьдардаг бол тий. Гадаад хэрвээ амьдардаг бол та пара унтраагаад өвөлдөө унтрааж гэрээсээ гарч явж байгаарэ гэж зөвлөх байна. Тэглэж угийн таны санхүүгийн хувьд яг хэмнэлттэй тийм. Тэгээд дээрэс нь гэрлийн чийдэн LED чийдэнгээр солих юм бол нөгөө нь л нэг дулаан цахилгаан станцад бид тийм одоо нөгөө нэг тэр нөгөө нэг амар нөгөө Оросын том шаардлагыг юм уу эсрэлдэг газар гэдэг юм. Бага штий. Ашигласаар л дэлгүүр зарагцаар л аваад байна. Тэгэл нөгөө нэг хямдхан мөнгөгүй хүмүүс чинь тэгэл заа гэл нэг хэдэн зуухан тэр өөрчтэй одоо энэ дэлхийн дулаал гэхээс тэр хувь хүний одоо тэр юунд амар муу шүү дээ. Хувийн тэр санхүүд амар муу байхгүй. Чи бүр илүү их нөгөө тог иддэг. Тийм. Лед ч юм бод маш багаар шүүн гэрэл шүү дээ. Шүүн гэрэл маш багаар их энерги зарцуулахгүйгээр ингээд өрчнийг гайшмаас гой цагаанаар гэрэлтүүлдэг байгаа. Гой цагаанаар. Дэмөөс амар шаастай нэг толгой өгмөр. Тэгээд дараа нь гэх юм бол бид нэр юуж болох вэ гэхээр боломжтой бол айлах болох боломжтой бол одоо зуны үйлрэлтэй алах одоо гадуур зүгээр ингээд машин шин унахгүйгээр дугуй унах ч юм уу эсвэл айлгалах автобусаар ингээд явах ч юм уу аль болох ингээд машин хэрэглэхээсээ татгалзах хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. Тийм. Гэхдээ одоо Монгол дугуй унах гоё хэлсэн байл. Би дугуй ундаг гэсэн Монгол тухтай. Би ч гэсэн дугуй ундаг. Зундаа бол Монгол унаалаг гэсэн. Тийм. Тэгээд дугуйн замнууд нь ч айгүй гоё болчихсон. Төв хэсгэр бол ерөнхийдөө дугуй унах удаа нэг тийм боломжтой. Тийм нэг тийм. Гэхдээ нэг дугуйны осол гэж нэг амар сүртэй гардаг л шүү дээ. Хүмүүс яг зөв зарим нэг эргэлт мэргэлтэн дээр л нэгнийгээ шүүгэлцэх хэсүүл нэг сүртэй дугуй унж байгаа хүн нэг хүн нас урлаа гэсэн мэдээ эзэж гарч байгаа шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө Монгол улсад бол дугуй унахад бол нэг тийм амар эрсдэлтэй зүйл бол биш ээ. Гэтэ яг мэдээж Улаанбаатар бас нэг энэ одоо Унгартай харьцуулах юм бол жоохон экстрим санагддаг л та. Тийм жоо экстрим ажиг амар нэг машинуудын зарим юмуд нь яг тасаад тэн тасцаад энэ тэрхээр өөр. Арай өөр. Тэгээд юу гэдэг Монголд ингээд дугуйтай явж байгаа жолооч нар бас айгүй хүндэлдэг байхгүй юу? Өө энэ дугуйтай явж штэ. За ингээд жоохон гिचиж юм уу те жоохон ингээд хүчигээд айгүй хүндлээд тэр нь бас айгүй дэжүүс наддаг. Тийм болохоор ер нь хитэ бол зуны үйлрэлт ингээд ямар нэгэн шаардлага бол хол явах шаардлага бол машин чинь хүмүүсээ багасгаарай гэж хэлмээр байна. Ер нь хол явах жоо бол бараг дугуйтай явдаг. Тийм шүү. Хотын төвөөс хол явах жоо бол тэр төгсрэлээс гарах гэж хэцүү шүү дээ. Яг ажил таарсны дараа ажил руугаа бараг дугуйтай явчихл амар юм шүү зуны үйлрэлт. Тийм шүү дээ. За ямар ч төгсрөл авахгүй сайхан сэргэж явал тэр чинь машин замаарч явж хүнийхээ замаарч явж тэгвэл тэгэл хоёр талд нь орж явал маш урд ажил дээр. Тэгэж дугуйгаа тэгээд нэг машин зогсоол масаал тавиад шаардлага байхгүй хаана ч чойжлаад болоод зогсоол оштаар нэрвдэхгүй төгсрэлд нэрвдэхгүй. Тэгээд дараа нь болохоор ямар нэгэн тийм эрчим хүчин одоо юу гэдэг хэмнэлттэй бүтээгдэхүүнүүд авах гэж тэгж байгаа байхгүй. Тэгэхээр одоо миний бодлоор ойлгосоор нэг нарны гэрлэлээр зэнэлэгддэг янз бүрийн юмнууд ч юм уу тиймэрхүү юм хэрэглээд эхлэх юм бол айгүй бас ингээд ерөнхийдөө бол дэлхийн талаар айгүй хэмнэлттэй хэрэгтэй байж болт юм байна л да. Тэгээд дээрэс нь аль болох халуун ус бага хэрэглэх. Хэрвээ бид нэр халуун усныхаа хэмжээг багасгаад эхлэх юм бол жилд дунджаар 150 кг нөгөө л нэг хүлэмжийн хийг одоо ихсэгдэг юг бодцыг бууруулж байгаа. 150 кг-аар. Тэгээд нөгөө л нэг жоохон бахаас нь аав ээжээ хэлдэг гэсэн гэрлээ хэрэглэхгүй бол унтраа, усаа хэрэглэхгүй бол усаа гамтаа хэрэглээд унтраа, бити ус үрээдээ, тог үрээдээ гэдэг одоо бүр яг ингээд өөртөө яг мэдрээд ойлгоод эхэлж байна. Энийг бас дахин бид нэр хэлээд байх ёстой байх. Тэгээ Монголд аав ээжийн гэрт байхад ус мосны мөнгө санаа зовдөг байх та. Аав ээжийн гэртээ мөнгө төлдөг байхад мөнгө төлдөг 5 хот зочд бодолд байхад чинь тэгээд. За тэгэнгүүтлээ бид нар юу ч болох вэ гэхээр мод тарьж эхэлж болно.
Мод тарих. Тэгэхээр Монголд амар мод тарьж илж шүү Тийм. хүмүүс. Амар одоо би нэг Instagram хүмүүсийн story үзээд байдаг юм. Одоо нэг амар самтаа followers та ч юм уу те нэг одоо жоохон олонний танил хүмүүс байгаа шүү дээ. Бид нар чинь ерөөсөө шууд л хавар болонгууд л шууд мод тариал. Тэгээ хүмүүс уриаллаа. Би мод тарьж ирсэн шүү дээ. Тийм үү? Тий, нэг тэгээ 10 жилдээ тарьчихсан. Бүр ийшээ би нэг тарханд байх та. Мод явж тарьж ирсэн байх шүү. Би бас тэгвэл нэг би ихтэй юу манай сургууль нэг юу гэдэг гэсэн аахгүй юу? Ган зам хоргээд би тийм ногоон эко бүлэгчлүү тийм юмд нь явдаг гэсэн. Тэгээ тийм юмны дагуу бас нэг 2 3 мод сургуулийнхаа нэг суулгаж ийсэн. Гэтэ би бол тэрүнд нэг амар өөр сэтгэлээр хаварч зүгээр л дагаж явж байгаа л ил олонхыг дагаж явж байгаа. Яг байгаа. одоо яг нэг иргэнийхээ үрийг ухамсарлаад очиж мод яг тариул Гэхдээ энд биш Монголд бол. Энд одоо хаана очиод хаана хизээч очиж мод тарих хинийч газар ямар ч газар мод тарих хэвээр. Дижээс нэг өөрөөсөө юу юм бэ л амар ногоон байгууламж нэг орхитуулдаг болохоор бидний гэлтгүү тэгээд улс иргэдээ гэлтгүү бараг нэг улс нь өөрөө тэр юм хөгжүүлээ. Хөгжүүлжтэй. Янз бүрийн нэг одоо барилга зүгээр хаус, family house барих гэдэг юм бол 70% нь ногоон байгууламж явах хэрэгтэй. 30% нь барилга авах хэрэгтэй гэдэг болохоор тэгэхээр энэ уус цаанаасаа хуулиндаа тийм болохоор бодлого тэг явчихсан. Яаж бас нэг одоо нэг арга хэмжээ авах вэ гэдэг дээр ингэсэн байсан. Шүү яах вэ гэдгсэн чинь одоо манай Монгол улсд бол энэ аюул боломжтой заяа. Шууд ингэж өгч хэрэгтэй. Албан байгууллага ч юм уу тий ажлын байгууллагуудад 7 хоногт нэг удаа цагаан хоол иддэг тийм ч юм уу тий уриалга. Тийм одоо бүгд өнгө энэ чинь бол тэгээд хуулийн төвчтэй захирах юм биш. Өмнөх уриалгах хэрэгтэй байхгүй энэ цагаан хоол юм чинь. Ямар ч шууд цагаан хоол идэгсэн нөгөө нэг юм хойл гаргалтай биш. Хин мөрдөж байгаа гэвэл гихтэн гэдэг бол цагдаа орсоо дүф гарсан. Цагаан хоол идсэн удаа гараад шүү. 7 хоногийнхаа бүртгэлийг аваад иргээ. Тэг юм биш яваа. Тэгэхээр яг хүмүүсийг уриалгаад бол одоо хоолндоо цагаан хоол хэрэглэж. Цаг ядтны өдөрт махгүй өдрийг гээд юм те хагасаа өдөртнөөс өдөр гэр бүлийн өдрүүдээ гэр бүлээрээ цагаан хоол идээд өдөрч үзээч тий. Тэгэд ер нь өөрсдийгоо ч хамгаалаад улс орноос хамгаалаад байгаль хийгээс хамгаалаад ер нь хариул ашигтай. Тэнд юу бас жоохон ногоо идээч. Тэгээд бас нөгөө нэг хүүхдүүдийн үдийн цай хөтөлбөр гэж байдаг шүү дээ. Тэрний бас нэгийг бас ногооны өдөр болох. Цагаан хоолтны өдөр өдөрч бодлогдог ч юм уу. Тиймэрхүү арга хэмжээ аваад явал бас. Гэхдээ миний ер нь хамгийн юу гэдэг жоохон эмзэглэмээр юм гэх юм бол монголчууд яг энийгээ юу гэдэг дэлхийн дулааллын талаар ойлголт ер нь бол аюу байхгүй болж байгаа байхгүй. Тэгээд зүгээр л нөгөө нэг сайхан хэдэн одоо улс төрчид 76-гаа ингээл муулал ярьдаг нөгөө нэг манай баялагийг аваад авчлаа хэдэн хожиноор манайд ороод ирлээ гэл ингээл тийм л юм яриад байдаг. Гэхдээ яг хэдхэн жилийн дараа бидний ингээд амьдралд аимшигтай юм болохыг ерөөсөө одоо яг ойлгохгүй харахгүй тогооноосоо гарахгүй хэрүүлээ хийгээл нөө нэг усын хурлын гişсэн чи мөн гитсэн би мөн гитсэн гээл нэг хоорондоо тийм мэрлэлдэг. Гэхдээ бидний ирээдүйд бүр аимшигтай юм хүлээж байгаа ерөөсөө ойлгохгүй байхгүй. Мөнгөний хэрүүлээс хамаагүй тэд нар баг мөнгөний авч яваад тэгээд сайхан амьдрахаар. За тэгээд та бүхнийг дахиад нэг юм ганцхан зүйлд уриалах гэх юм бол энэ зүйлийг сонссон болвол дэлхийн дулаалал гэж ямар юм байгааг одоо ойлгож аваад яаж энэтэй тэмцэх талаар хувь хүн талаас тэмцэх талаар ойлгосон бол хамгийн чухал нь бусад хүмүүстэй тараагаарэ түгээгээрэй гэж байна. Тийм дээ. Заавал өөрөө нэг юм хүн амьтанд презентац тавихгүй ч гэсэн зүгээр л манай подкастыг хүмүүс шеэр хийчихэл болно. Тэгээд жоохон маркетинг юм яваа. Тийм. Ер нь бол бит хоёрын подкастыг шеэр хийгээд хүмүүс сонсохоорой. Тэгэхээр ерөөдөө мэдээлэл аавна. Бит хоёр ч гэсэн ер нь баг айгүй мэдээлэл хомсон байсан те. Дэлхийн дудлаар л заахын нэг азооны хий ийм юу нүүрс хүчлийн хий нөгөө нэг хөтлөмжийн хийнээс л болж байгаа гэсэн болохоос яг үндэ яаж нөлөөлөд яг юу болоод яа гэдгсэн чинь үндэ хизээч зүудэнд ороогүй байх гэдэг махны талаар бол. Тийм. Тэгээ гэртээ жишээлбэл өөрөөсөө авахлаа гэрээсээ авахлаа те хогоо ялгаж эхэлцгээе. Тэгээ гэрэл усаа байн хэмцгээе. Тэгээ бид нэр хамтдаа тэнцэхгүй бол ганц хүн дотроо ингээд ч юм уу ердөөсөө ямар ч үр дагавар өөр нөлөө үзүүлж чадахгүй болохоор бүгдээрээ хамтдаа тэнцэе гэж хэлмээр байна. Би юу байгаарай. За би тэнцээд байдаг бусад хүмүүс тэнцэхгүй ч байгаа л. За би тэнцэх албатай юм гэж бити бодоор. Та тэгж бодож байгаа бол цааш ахаад 3 хүн тэгж бодох болохоор хэрвээ та сайн бодох юм бол артал чинь дахиад 3 хүн сайн бодно. Тийм. Гол нь бид нэр үр хооч аяг бодох хэрэгтэй. Тийм байна. За. Ингээ өнөөдрийн дугаарыг сонсон та бүхэнд баярлалаа. Студиэс гэрээ студиэс содоо ариун камер байлаа. Дараагийн подкастаар уулзлаа. Баярлалаа. Баярлалаа.